40 гишүүн асуулт асуuna гэдэг ер нь бол бүгдийг хамж хэмээд болоод байх шиг байна. Тэгэхээр давхардал үүсэхгүй байхыг хичээж асууя. Энэ Монгол төгрөг гэдэг нэг төгрөгийг игнүүлээд 1 метр квадрат наахад обооны үннээс дор орчод байгаа шүү. Уг нь тэр чинь манай үнэт цаас. Энэ төгрөгийн анш ингэж уруудаад нэг 1300-аас 1700 боллоо 1370 боллоо гэж Сүхбаатарын талбай дээр хүмүүс салаавч харгаал зогсоол байсан шүү. Ардын намын хүмүүс. Тэгээд өнөөдөр энэ төгрөгийн анш ингэж уруудж байгаа тохиолдолд гаднаас гадаад валютаар хөрөнгө оруулалт яаж орж ирэх юм? Оруулсан хөрөнгө оруулалтаа буцаагаад гаргах болоход тэр чинь нөгөө оруулсан хөрөнгө оруулалт нь ханшийн үнэлтээр алга болчиход. Дээрээс нь энэ ханшаа ямар байх? За одоо бид нар 25 он 5 сар гэдээ байж байна. 26 оны 12 сар болоход төгрөг гадаад валюттай голлох валюттай харьцах ханш тэдэн төгрөг байна. $1 тэдэн төгрөг байна. 1 евро тэдэн төгрөгтэй тэнцэж байна гэдэг ч юм уу. Юан ч юм уу ингээд шууд хэлж чадах уу? Өнөөдөр байгаа ханш яаж өөрчлөгдөх юм? Тэр GDP өсөд иргэдийн ноогдох тооч нь ингээд нэмэгдэнэ л гэдэг. Тэгээ тэр нь ямар ч хүртээмжгүй. Тийм нөхцөл байдалтай байхад одоо бид нар энэ дээр одоо нэг тодорхой хариулт хэлж өгөөсэй гэж хүсэж байгаа. Дараа нь эргээд жилийн дараа асуухаж ч гэсэн. Хоёрдугаар нь тэр шударга ясны асуудал. Тэгээд тэр шүүхэд хүрэхийг хүртэл явдаг энэ байгууллагууд шударгуу үгүй юу гэдгээс хамаарат. Тэгээ энэ Монгол төгрөгийн ханш гэдэг юмнаас хамаарат хөрөнгө оруулалт чинь яаж хийдэгдэх юм бэ? Энэ дээр засгийн газар яаж анхаарч юу оруулж ирж энэ их хурлаар хэлцүүлж батлуулах ёстой юм байвал юу байх юм бэ? Асууж. Хоёрт нь улсын их хурлаас ингээд нөгөө хуулиар хөгжлийн баримт бичгийг төлөвлөгөөг батлах ёстой байгаад байдаг. Өмнө нь улсын их хурлаас баталсан байнгын орооноос баталсан засгийн газар чиглэл өгсөн тогтоолуудын биелэлд хэрэгжилт гэж чинь учир замбраагүй зүгээр л нэг тогтоол гаргуулаад авцсан засаг нь тэрийг хийж хэрэгжүүлээгүй буруу хэрэгжүүлсэн гэдэг юм яваал байдаг ш. Тэрийг нь хэрэгжүүлэхгүй болохоор бүх юмыг энэ их хурл дээр татаж авчирч засгийн хийгээд болчих зүйлүүдийг заавал их хурл руу оруулах шаардлага засагтаа ч үүсдэг, их хурлын гишүүдэд ч гэсэн тийм асуудал үүсэж яваад байна. Дээрээс нь эдийн засгийн эрх чөлөө гэж эдийн засгийн эрх чөлөө гэж за тэгвэл иргэдийн санхүүгийн эрх чөлөө яаж дээрдэх юм, сайжрах юм? Манай өөр гэдэг чинь 2009 онд нэг 3-4 тэрбум доллар байсан бол одоо 37 тэрбум доллар болцсон. Нэг хүнд ноогдж байгаа одоо өрчин 40 гаруй сая төгрөг Монгол төгрөгөөр бодохоор болчихсон явж байна. Энийг яаж багасгах? За хариулт өгье. Ган төмөр сайд. За ер нь бол төгрөгийн ханш бол өөрөө инфляцтайгаа л уялдаж уншигдах учиртай. Тэгээ эх оны 26 оны инфляцийг бид нэг 7% байх болов уу гэж төсөөлж байгаа юм. Тийм учраас бол тэр хэмжээндээ төгрөгийн ханшийг харьяа гэж ойлгож байгаа. Бид нар бол ханш эвдэх хэмжээнд төгрөгийн нийлүүлэлтийг бол ерөөсөө хийхгүй гэдэг ийм хатуу бодлоготой байгаа шүү дээ. Урсгал зардал бол байнгын ашигтай байхаар ингэж байж байгаа. Тэгээ илүү гарсан төгрөгөө гаднаас орж ирж байгаа долларын хэмжээний төгрөгийг бид нар бас нөөцөд аваад байгаа. Тийм учраас бол зах дээр байгаа төгрөгөө бол засгийн газар сүүлийн одоо хэдэн жил чадах чинээгээрээ л татаж байгаа. Дээр нь нэмээд төв банкны бодлогын хөв бол өссөн. Тийм учраас бол төгрөгийн нийлүүлэлт бол тэр хэмжээгээр багасна.
Зүгээр сөрөг тал нь бол зээлийн улдас муудна гэсэн ийм зүйл байна. Зээлийн улдас илүүг байхаар импорт руугаа хэтэрхий довтлоод байна. Тэгээ өнгөрсөн жилийн ханшин нөлөөсөн хамгийн чухал хүчин зүйл бол хэрэглээний импорт бол эрс нэмэгдсэн. Бүр эрс. Тэгээд энэ жил түрүүн гишүүд хэлж яана лээ. Энэ жил бол өнгөрсөн жилийнхаа төвшөнд хадгалагдаж байна гэж. Бидний тооцоогоор бол өнгөрсөн жилээсээ бууж гарах учиртай. Энэ жил 25 оны импорт бол өнгөрсөн жилээс тэрбум доллараар татуу гарах гэдэг ийм зургийг бол бид нар харж мөнгөний бодлого, төсвийн бодлогоо хийж байгаа. Тэгэхээр бол ийм санаатаагаар доллар байсаар байтал доллар төгрөгийн ханш ундаг ийм зүйл бол байж болохгүй. Долларын нийлүүлэлт бол хомсдохгүй. Бид нар бол яг сар тутамд нь хараад явж байгаа. Одоо энэ жилийн орж ирэх хөрөнгийн хэмжээг бид нар 3 тэрбум доллароос илүү хэмжээгээр харж байгаа. Нэгвэр хэлбэл шууд хөрөнгө оруулалтуудыг нийлбэр дүнгээр нь харвал тэгээ зүтгүүл 4 тэрбум доллар давчгаар байгаа. Гэх мэтлэн бид бол төгрөгөө нандинаа гэж Батбаатар дарга хэлж байгаатай бол санал нэг байна. Төгрөг тогтворгүй байвал гадны хөрөнгө оруулалт бол орж ирэхгүй. Төгрөгөө алдаад ах юм бол засгийн газар ирээдүйд өрөө төлж дийлэхгүй. Төгрөг чангарч засгийн газар өөрийнхөө өрийг ирээдүйд нэр төртөөгөөр төлнө. Тийм учраас бол энэ дэр байгаа. Зүгээр том төслүүд бол яалтчгүй бид эдийн засгаа босгож хөгжүүлж ижил одоо тэр санхүүгээ эрхчлөө ирнэ. Өөр арга байхгүй. Тэр 10,000 доллар нэг хүнд оногддог эдийн засагт болсны дараа нэг одоо шоолж байгаа хүмүүс нэг харах хэрэгтэй л дээ. Тэр үед нэг юм харагдана. Тэгвэл 10,000 доллар нэг хүнд оногддог дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 доллар гэж яриад байгаа шалтгаан тэр үед нэг эдийн засгийн эргэлт чинь арай өөр болно. Одоо бол мухар зам байна. Унахад бэлэн.